Төдхөн намын гадаад харилцааг өргөжүүлэхэд нь тусалж, Германы ардчилсан социализмын намынхантай холбож өгөхөд туслан хэлмэрчиллээ. Ардчилсан социализмын нам буюу PDS нь Германы нэгдмэл социалист намын суурин дээр шинжлэгдэн өөрчлөгдөж бий болсон нам юм. Тэр намын дараагаар Григори Гизи хэмээх хууль зүйн өмгөөллийн өндөр мэргэжилтэй залуухан ажиллаж байсан цаг. Григори Гизи бол уран элтгэгч, 90-ад онд зүүн Германд од болж байсан улс төрч. 1989 оны 11 сарын 4-нд Александрийн төв талбай дээр 500 мянган хүний өмнө өөрөө Германы нэгдмэл социалист намын гишүүн мөртлөө намаа шинжлэе, чөлөөт сонгуул явуул хэмээн тэр үедээ сэрд хийм алдарт үгээ цуурайтуулж байхыг би телевизээр харж бахархаж байж билээ. Тэгэд ч Бернау хотын ард иргэдтэй уулзаж явхад нь гар барин танилцаж, халуун дотноор ярилцаж, нэг ёсондоо нүүр хагараад авсан нэгэн байлаа. Тэр ч байтугай Герман улсад оршин суух үнэмлэхтэрээ гарын үсгийг зурулж авсан нь одоо ч надад хадгалаатай байдаг юм. Германд бидний ажиллаж байсан дээд сургуулийн ихэнх багш нар Гизигийн удирддаг шинжлэгдсэн намын этвэхтэй гишүүд болцоожээ. Иймээс тэд намайг намынхаа удирдлагуудтай түнчлэн Гизитэй танилцуулж байсан юм. Намын дарга Гизи бол аль тэртех ардчилсан Германы үед ч ардын танхимд сонгогдож байсан намаа шинчилсэн туршлагатай улс төрч. Эхнэр бид хоёртой эвлэлийн сургуульд хамт ажиллаж байсан Дагмар Инкельманыхаа тухай хэдэн үг хэлмээр байна. Бид эдэр залуу наснаасаа сайхан нөхөрлөж ирсэн хүмүүс. Өдгөө хэдийнэ улс орныхоо нэртэй улс төрч болсон тэрээр 1990-ад оны ихэр улс төрийн хурц тэмцэлд эргэлт буцалтгүй орж бүр өлсгөлн зарлаж явсан хүн. Тэр үеэр нь би хуурай өлсгөлн биш уух юм хордгүй учраас баг саг жимсний ундаа аваад очиж байж үлээ. Сүүлд Герман Монголын бүлгийн дарга болцоход манайд айлчилж ирээд байхдаа хамгийн хол улсаас намайг эргэж ирж байсан хүн бол манай тэр биш давг байгаамаа хэмээн хэлж байж үлээ. Одоо ч бид байнгын холбоотой байдаг. Сонсдог ном Эм бүхэд байршлаа.